сайн уу? Энэ өдрийн минь хүргэе. Тэгэхээр Жүдэцүүгийн улсын авраг үзэх явж байна. Тэгэд төвчрээд явж явах замдаа нэг зүйл ярилцлаа. Манай хүмүүст хоёр. Тэгэхээр энэ 1 сараас 2026 оны 1 сараас бас нэг тодорхой өөрчлөлт хийж амьдралдаа дэвшилт оруулъя гэж бодоод тэгээд өнөөдөр ярилцаад замдаа ингэ төвчрж байхдаа ярилцсангаа эрт унтах челленж 1 сарын челленж зарлаа гэж манай хүн ярьж байна. Тэгээ ер нь бол унтамхай манайхан бүгдээрээ гэрээр унтамхай. Би бол сайхан унтдаг. Манай хүн ч гэсэн унтдаг. Манай охин ч гэсэн унтдаг. Тэгээд өглөө эрт босоод одоо орой эрт унтаад өглөө эрт босвол амьдралын хөвшил тэгээд дээрэс нь амьдралд маань гарах дэвшилттэй өөрчлөлт юу байх нь үзье гэж бодоод тэгээ одоо орой эрт унтчихъя гэсэн челленж зарлая гэж бодлоо. Шийдлээ. 31 үзье. Челленж. Ерөөсөө эрт унтын зорилго нь юу вэ гэхээр одоо байгаагаас яаж хэрхэн өөрчлөлтүүд бий болох вэ? Ахуй амьдрал дээр, эрүүл мэнд дээр, сэтгэл санаа. Ер нь одоо бид хоёр амьдарч байгаа энэ амьдралын төвшнгөөс 1 сар эрт унтах юм бол юу өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг ингээд хавд мэдээ. Мэдрийг. Тэг би бас жоохон юу яаж байна? Энд дээр нь жоохон эсэргүүцсэн байна. Яа тэгэхээр угсаа хөвгшин эмээ болохоор тэгэл унтдах юм билээ шүү дээ. Өглөөр тусаал орой эрт унтдаг болчтой юм лээ. Тэгэхээр тэр цагаа хүртэл би уг нь унтчихъя гэж үздэг байхгүй юу. Тэгэд нилээ сайн унтдаг би бас өдөр хүртэл унтдаг жоохон талтай. Гэтэ өглөө эрт босоод ивэл угаасаа хамаагүй дэвшилттэй байх нь тодорхой л байх л та. Уучлаарай. За. Эрт босох биш. За тийм эрт унтах челленж. Унтах хэвээр цагтаа унтна. Тэгэд ярьж байгаа юм Монгол цагаас унтаад өглөө чи заавал 7-8 цагт ирэх албагүй. Өдөр 1 гэж сэрч болно. Гэтэ 10 цагт чи унтсан байх хэвээр. Тэгээд өглөө 1 цагт сэрсэн ч болно. Тэр сэрх нь хамаагүй. Унтгалч. Бүтээ эрт тасч байгаа юм чи угаасаа эрт суулж байгаа юм чи. Босоод тийм. Босоод тэгэл хэр үр бүтэмжтэй байх нь бас харъя. Тэгвэл одоо яагаад тэгж байгаа гэхээр Улаанбаатар хотын хувьд энэ нийтээр нойрны асуудалтай байгаа шүү дээ, тий. Бүгд л дандаа ажил амьдрал гэж явсаар байгаа л оройтой бол унтаад дандаа юм ууртай бухимдалтай асуудалтай хүмүүс байгаа болохоор өөрсдөө яг эрт унтдаг хүмүүс өндөө байгаа. Тэгээд бид хоёр өөрсдөө бас ингэж хэрэгжүүлэх гэсэн санаа төрөөд хэрэгжүүлэхээр шийдлээ. Тэгээд яаж өөрчлөлт гарах юм үзье. Яаж өөрчлөлт гарах? Юу үнэхээр гоё бол та нар ч гэсэн тэгэрэй гэж хүсье. Яа би тэгтээ арай унтахс дуртай. Яад гэвэл арт хүмүүс орой жоохон юм мотивацчдаг орой ингээд юм хийх хүсэл нь төрж онгод тэнгэр нь ордог гэдэгт би бас амар удаан итгэцсэн бас. Тэгтээ энэ бол худлаа гэдэг шинж тухайн улсууртай мэдээд байгаа. Тэгээд орой ямарчсан унтахыг хичээндээ. Хичээнэ гэж угаасаа челленж юм чи тэгэл хийн шүү дээ угаасаа одоо. Дотоод шүүрлийнхаа дотоод одоо бид нар даавар шүүрлээ. Байгалийн зам ёсноор нь явуулах эхний алхам буюу эрт унтах. Тэгээ ингээд энэ маань үнэхээр сайн болох юм бол дараагийнхаа бас ингээд хэрэгжүүлээ яваа гэж боддог шүү дээ. Тэгээ эрт унтвал уг нь арьс марс гоё болоод залуучд модожол арьс марс илүү гоё болох. Тэгээ гэсэн харъя. Гэтэ нөө юу штэ нэрээ ингээд ээжүүд ч бас ингээд амар орой унтдаггүй. Би ингээд ингэдэг цаг энэ хоёр ингээд одоо орондоо орсны дараа ингээд ээжүүд чи хийх ажлууд амар хөдөхгүй ингээд муур зурны хэмигдээ талхмал хоол үлдсэн юм маа цэвэрлж мөрөглөл ингээд охин мохно унтуулчаад ингээд хамгийн сүүлд би унтдаг байхгүй ээжүүдийн угаасаа ажил нь бас жоохон тэгж таардаг юм шиг надад санагддаг. Тэгэхээр тэрнэр бас одоо челленжтэй зарлаад явж байгаа юм чинь хоёр бас надад ингээд орой унтахт маань ингээд гяс хамт туслах нь шүү дээ. Ингээд яавал зохицуулалтаа боломжийг гаргаад. Тийм тэгвэл яг тэрнээс болоод би бас орой унтдаг. Тэрнээс яг 9 гээл миний ойр хурж хэлдэг л дээ. Тэгэд орой унтахаас өмнө бас дэлгэх зарахгүй тий. Угсаа уцаал үздэг ш зүгээр зурагт л хаяа. Зурагт үзэхгүй юм тий. Зурагт би бас кино үзэх юм. Үзэж болно. За тэг челленжтэй амжилт. Маргааш нь яг эрт унтж байгаа юм чинь эрт босоод тэгээд ажлуудаа амжуулъя гэж бодоод гэрийн ажил хийгээд байж гин. Тэгээд миний хамгийн хийх дуртай ажил бол цэцэгнүүдээ арчлах байдаг. Тэгээд миний хайрлаж өсгөж байгаа, хайрлаж ургуулж байгаа цэцэгнүүд маань нүдэн дээр маань ингээд том болоход надад маш гоё санагддаг. Тэгээд цэцэг бол бас эрүүл мэндийн хувьд ч гэсэн гэрт байхад маш сайн эргэн нөлөөтэй юм лээ. Агаарыг гоё шүүгээ цэвэршүүлж өгдөг. Тэгээд дээрэс нь гэрт бас гоё өнгө нэмж хүний зүрхний гэрлийг хасаадаг ижидтэй юм билээ. Тэгээ би цэцэг тарихтаа маш их дуртай байдаг. Миний тарьсан цэцгүүд маш хөөрхөн том болж байгаад би маш их баяртайгаа.
Сайн уу? Энэ өдрийн минь төргий. Нүрээ сайхан бодчихлаа. Одоо бичлэг хийх чинь. Нэг хэдэн рил хий гэж бодоод бичлэг хийхэд нүрээ бодчихад бичлэг хийлгсэн чи тог тасарсан. Тэгээд тог тасарсан болохоор умсаа будангаа логийн бичлэгээс хийж тийм үү гэж бодоод. Тэгээд одоо нэг өвлийн яг хүүтэн 4-9 хэлцэн явж байгаа байхгүй. Тэгээд нэлээд хүүтэн байгаа. Улаанбаатар хотод шөндөө хасагдаж хүртэл хүрсэн. Тэгээд одооноос бас арай дараагийн 7 хоногоос гайг болох байх гэсэн. Тэгээд хүүтэн байгаа. Тэгээд хүүтэн байгаа дээр нэмээд нөгөө цахилгааны асуудал бас үүсэн гэсэн. Эвдрэл мэдрэл гараад тэгээд тэрийг засаж байгаа гэсэн. Тогны асуудлын талаар ингээд би өөрөө за хүүтэн болоод тэгээд ачаал мачаал ихтэйд ч юм ингээд тогонд ингээд эвдрэл үүссэн бахаа. Тэгээд хөрх ингээд хүмүүс янзлахаад өвлийн хар хүүтэнд хичээж байгаа хаа гэддэг ч аахгүй юу. Тэсэн чинь ингээд фэйсбુક руу орсон чинь фэйсбુક дээр бүр юм контент байна. Хүмүүсийн уурыг яг юм бадраамаар яагаад 21-р зуунд ингээд тоггүй байгаа ингээд. Тэгээд тэрийг сонсон чи би бас жоохон яг уурлах шинжтэй. Гэтэ яг би өөртөө хэлсэн үг байгаа шүү дээ. Тэрэндээ бас ороод юмыг арай өөрөөр бодъё гэж за хөрх янзлж байгаа илгүүдээ ямарсан хичээж байгаа гэж бодож байгаа. Тэсэн чи манай хүн бас энэ асуудалд оролцсон байна. Энэ ингээ эвдрэл гараагүй гинэ. Бараг мөнгө төр эзнээс болоод ингээ химэнж байгаа гэж юм чинь. Тэгээ яг дахиад би бас уурлах гэж байна. Тэгснээ за өөрийнхөө үгэнд орё гэж тод ямар ч сан хүмүүс нь бол хичээж байгаа байх. Ийм асуудал үүссэн юм чинь. Тэгээд яг тэр мөнгө төгрөг эзэн хүмүүс нь одоо хариугаа авч байгаа. Тэгээ хариугаа ямарсан хүртээд явж байгаа. Тэгэхээр бид нар энийг нэг амар шүүгдэх хүн шаардлага байхгүй. Дор лаага бариад тэгээд яг зарим нэг айлуудад бас нөгөө фармаар нь хагараад асуудал үүсчлээ гэсэн л дээ. Тэгтээ яг энийг тэгээд тийм арга хэмжээ болоход одоо жоохон бэлтгэл амьдрах юм уу гэж байна. Тэгтээ яг тог тасрахаар нэг их бол тасрахгүй байгаа. Нэг цаг 30 минут тасарч байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээ 2 цаг маг гэж жоохон хэтрүүлэл яриад байна л да. Тэгээ мэдээлэл бол ирж байгаа утсан дээр тог тасарна гэсэн. Тэгээ цаг нь бол яг тодорхойгүй гэдэг нь бас ойлгомжтой юм олон айлрхуу юм чинь. Тэгтээ ямарсаа хороор ингээ хийж байгаа шүү дээ. Тэгээ мэдээлэлээ сайн унших хэрэгтэй ш тог тасрна. Тэгэхээр тог тасрах юм чинь бэлтгэлтэй хэрэгтэй. Ус мусаа бослоо хоолундаа хийчих юм тийм ингээд бүх юм ингээд болох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд яг тэгсэн одоо манайх бол ингээд ус мусаа бослох чарч ингээд асуудал байхгүй болохоор нэг цаг 30 минут бол нэг асуудалгүй санагдаж байгаа. Харин ч ингээд охин битэр өдөртөг гэдэг байгаа байхгүй. Тэгээд битэр тайм гоё цаг гарч байгаа. Тог тасарч гарч нөгөө утас мацайг үзэхгүй хоёлаа яг ийч хаашааж явсан хамт ингээд яваад гоё хамтдаа байх цаг гарч байгаа. Тэгээ юм ярилцах ч юм уу тийм ингээд лаага тавь суучаад хоорондоо гоё юм ярилцах гоё цаг гарч байгаа. Тэгээ тэр нь бол гоё л юм. Тэгэхээр ингээд заавал ингээд сөргөөр хүлээж авахгүй 21-р зуун гээд ингэхгүй ус байж болно шүү дээ. Тийм сайхан хөгжилтэй манай монголч бас юм яг хөгжиж буй оронд ч ордоггүй шүү дээ. Тэгэхээр яг хөгжиж байгаа улс оронд нь очиод амьдарч болно. Тий Монгол бол ингээ хаяа өвлдөг тог тасардаг яадаг гэвэл манайх согцон хүүтэртэй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд гардаг гэж магадгүй ч ямарсан байгаа хүчин талаасаа ингээ хичээж ажиллахын тулд эвдрэл мэдрэл гардаг ч юм уу. Тэгээд ер нь байгаагаасаа их ажиллаж ивэл ингээ жоохон ингээ ийм таналт хийхэд яах вэ тий. Тийм болохоор энийг жоохон эргээр хараад аль ингээ гоё тогтон уурлахгүй байхыг хичээхгүй бол яг энэ тэндээс мэдээлэл аваад сонсохоор шууд ингээ тэгсэн бата гэх гээд таахгүй. Тэгээ өнөөдөр чинь бас шөнийн 3 сая шөнийн 1 2 ингээд босоод ирэхс тэг ингээд саранд ингээд саранд астрологийн хувьд ямар ч нэг өөрчлөлтүүд гарч байгаа болохоор бас тэрнтэй холбоотой гэж магадгүй гэж би бас бодож байгаа. Тэгээд зарим нэг хүмүүс энэ хүүтнийг тэгээд дээрэс нь энэ харанхууг яг хөвд төвчээс сурчгаал та. Тэгээд угсаа сурах ёстой гэсэн. Би бас яг шалчгаанаа хүүтэн байна гэсэн чинь Монголын үйлчин гоё юм тэцгэн хүүтэн байдаг нь гоё штэ. Гоё болохоор тэгээд хаяа энийг зүгээр гоё зүйл юм гээл өнгөрчлээ чинь байнга болно гэсэн үг биш. Тэгээд цаашаага буцаад нэг айтайхан хөвчлөлтөд орох гээд хичээж байгаа болох байх цаашаа. Тэгэхээр хүмүүс ингэж гойруулахгүй байгаарай. За 2 дугаар сарын сайхан гэх юм бол бид тэр жилийн зарлал явж байгаа шүү дээ. Сая шинийн 1-ээс агуулад, сарын шинийн 1-ээс агуулад бид тэр ч гэжтэй манай гэр бүлийнхэн эрт унтах жилийн зарлаж байгаа байхгүй эрт унтах. Тэг би яг эрт босох гэж жоохон андуураад өөртөө дарамт өгсөн чи үгүй мэн эрт унтах. Тэг орой бидэд ингэж жоохон эртхэн шиг унтахыг хичээж байгаа. Тэг ихний 2 хоног дээр би сайн унтчихтаагүй өөрөө сэтгэл зүйн яг битгэлгүйсэн юм яасан шүн ингээд тэр нэг зурагт мөртөж унтдаг хүмүүс хвшлээс болоод унтаж чадахгүй байгаад 6 мургаан цаг хүртэл унтчихтаагүй. Тэгээд нойрмог сая 2 хоног явж хагаад тэг гүрийж яг өдөр мөдөр унтахгүй байжгаад өчигдөр шөнөстэй сайхан унтлаа. 10 өнгөрөөж унтаад өглөөний 9 цагт ирсэн. Би маш гоё ааштай байсан. Миний арьс гоё байсан. Тэгээд амар сайхан амарсан байсан. Айгуу сайхан амарсан байсан. Тэгээд бүх юм ингээ хийлэг сайхнаар харагдаад ямарсан гоё болж байна. Тэгээд цаашаа челленж маань ингээ үргэлжлээд явна. Тэгээд өчигдөр шөнийн байдлаар бол надад таалагдчихад байж байгаа байхгүй. Өмнөх 2 өдөр нь бол би ингээд яана манай бүр хүртэл ингээд өчиг ус орой унтт юм шүү. За оройн унтах юм уу? Чадахгүй юм шүү гэдэг намайг нэг
нойргүй болчоор би бас ингээд бүх юм ингээд бараанаар харагдаад ингээд жоох юм харангууд уур хүрэх гээд байгаа байхгүй юу. Яг гэвэл би ингээд 2 хоног унтахгүй нойргүй болчоор хүн угаасаа асуудалтай болно шүү дээ. Угаасаа харсан юм болгон жоох муухай санагддаг. Жоох уур хүрэх гээд идэг байхгүй юу. Тэгээд за би өөр дээр гарсан өөрчлөлт ингээд харахад тэгж байгаа байхгүй. Тэгээд би ингээд жоох муухай маш болж байгаа байхгүй юу. Тэгээд энийгээ жаахан хянаж явж байгаад ямар ч гэсэн нэг амар уурлахгүй хүн шиг шинэ сарыг аягүй сайхан давж гарлаа. Тэгээд дээрээс нь нойрны асуудлыг өчигдөр шөнөөс дажгүй давах байх гэж бодож байна. Өнөөдөр ингээд өглөө бас гайгүй 9 өнгөрөөс ирээд одоо унтахгүй байжгаад орой эртхэн шиг унтна. Тэгээд хүн ингээд чанартай нойр авах ёстой юм билий. Хүний чанартай нойрноос амьдралын бас нөгөө чанар нь тэгээд амьдралын яг хүний амьдралын чанар нь тодорхойлогдох юм билий. Тэгэхээр чанартай нойр авах ёстой. Тэгээд чанартай нойр нөгөө нь бол 11-ээс 2 цагийн хооронд хүнээс гардаг энэ даавар мелатонин гэдэг даавар нь ялгараад тэр үед хүн яг юм бүрэн сайхан амарч чаддаг юм билээ л дээ. Тэгээ тэр үеэр нь амрах сайн гээд тэгээ тэрийг манай хүн хоёлаа хөвшүүлье гээд тэгээд 1 сар ямарсан челленж зарласан байна. Тэгээ цаашаа 1 сарын дараа миний биед болон тэгээ миний эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг харъя. Тэгээ угсаа сайн гэж яригч авчаа сайн л байх. Тэгээ цаашаа сайн болох бах. Гэтэ өнөөдрийн байдлаар бол надаа айгүй сайхан амарсан. Амар сайхан амарсан болохоор бүх юм амар гоё санагдаад тэгээ бүх ажил маань амжичаад нүрэ бодчаа одоо юмаа ихсэн чинь тог тасарчлаа. Гэтэ яг юу яа. Тог тасарсан ч хамаагүй надад гэрлүүд идэг. Гэрлүүдээрээ өнөөдрийнхөө ажлыг хийн гэж төлөвлөсөн ажиллаа хийн. Тэгээ шинэ сар гараад ингээд шинэ сарны яг ингэдэг л дээ. Хүнд юм жоохон шинжилтийг авчирдаг. Тэгээд хүн бас шинжилтэнд очихын тулд нөгөө бас нэг уналтанд орох хэрэгтэй. Тэгээ орой үед бас сэтгэл санаа жоохон тавгүй. Тэгээ сэтгэц мэдрэлэд болон сэтгэл одоо сэтгэлд асуудал үүсэж байгаа бол энийг сайхан ажиглаад зөв сайхан ерхээр давж гарахыг хичээх хэрэгтэй. Үгүй хичээх хэрэгтэй ч гэж тэ би өөрөө ч гэсэн тэгээд хичээгээ явж байгаа. Өөрийгөө аягүй сайхан ажиглаад сурж байгаа. За тэгээд одоо тог ирэхийг хүлээгээд юу яа да. Бичлэг юм бэ. За ямар бичлэг хийх гэж байгааг хэрэг заадах. Үгүй тэгэхээр би энэ хоховын полипептид амплит өнөөдөр жоохон хэрэгж байгаа үр дүнгээсээ танилцуулах байгаа. Амлт пептид серум юм. Серум. Тэгээ нэг хэрэглэгчийн одоо сэтгэлийг хэлэх гэж байгаа. Тэгээ энэ дотор нэг юм. Тэгээ тэний талаар яг уу энэ дээр ярьсан дэрөө. Замарсан энэ ингээд арсыг маш гоё эрүүл болгодог. Арс ер нь эрүүл байх нь чухал. Одоо хүн ингээд яг насныхан байдлаас ахуулаад одоо наснаас хамаарат хүн хүчлээтэй байж болно, сэвтэй байж болно, тий толгой нөсөө толготой байж болно. Гэхдээ хүний арс цаанаас юм эрүүл байх хэрэгтэй. Тэгээд эрүүл байна гэдэг нь хүний арс нэг юм бар заахгүй тий нүрэ буцсан ч гэсэн нэг юм гоё жид толгоор харагдаач байх юм бол хүний арс ер нь эрүүл дотроосоо эрүүл байна гэсэн үг байхгүй. Тэрнээс ингээд эрүүл биш үжиж ингээд үнтэй тий янз бүрийн хэрэглээд за үнтэй ч гэж хэлж байгаа. Гэхдээ эрүүл байлгаж чадахгүй ийж юу ч төрсөн угаасаа арс хэцүү юм. Тэгэхээр ингээд арсын маань гоё юм эрүүл байлгахад тусалдаг энэ бүтээгдэхүүнүүд байгаа. Би ингээд сая шинэ жилээр нүур бодсон байхгүй юу гэсэн чинь хүмүүсийн нүур бодсон чинь миний үеийнхэн ер нь ихэнх нь арсан жоохон хөвшөлттэй байна. Тэгээд дээрэс нь арсанд асуудлууд байна. Нүур одоо царайны хувьд ч гэсэн гажигуд байна. Тэгээд тэрнээс нь хамаарат ингээд хүмүүс ингээд яг миний арсыг хараад гоё байна гэж байгаа байхгүй юу. Би энд нь баярлж байгаа. Тэгээд яг энэ маань угаасаа гол нууцудын поховын бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй юу. Би энэс гадна бас ууж хэрэглэдэг юмуд байгаа. Тэгээд энэ ингээд арсын маань эрүүл байлгадаг гэсэн үг. Тэгээд энэ хоёр бол ингээд арсын маш сайн тэжээл өгч ингээд гоё эрүүл байлгадаг. Ямарсан зуны хасаа бол ингээд өвөл болохоор энэ арс илүү гоё цайраад нөсөө тол маань бас багасдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдэд дажгүй сайхан чанартай бүтээгдэхүүнүүдэд бас хэрэглэж явдаг. Яагаад гэвэл жишээ би нэг багасаа жоохон нүрэ бодсон. Арс арчилгааны юм ер нь жоохон багасаа хэрэглэж эхэлсэн болохоор арсаа ингээд эрүүл байх хөвшилт жоохон сургасан гэх юм уу. Тэгээд угсаа миний арс ер нь жоохон эмзэгтэй арс болохоор маш их арчилгаа жоохон шаарддаг. Тэгээд арчилгаануудыг нь хийгээд явдаг. Тэгээд аль болох чанартай тий бүр юм шууд химийн гаралтай тий ингээд зүйлүүдийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг. Байгалийн гаралтай зүйлүүдийг хэрэглэхийг хичээдэг гэсэн. Тэгээд байгалийн гаралтай зүйлүүдийн нэг поховын зүйлүүд ингээд надад маш гоё үр дүнтэй санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би одоо ингээд 37 нас хүрэхтэй арсандаа ганц ширхэг ботокс фильтр ийм утас татуулаагүй яг ийм гоо сайхны чанартай бүтээгдэхүүн хэрэглээд явдаг гэсэн үг. Явдаг байхгүй юу? Тэгээд яг одооноос ингээ ботокс уг энэ насанд хийх ёстой гэсэн. Гэхдээ би арай болоогүй гэж бодож байгаа. Гэхдээ ер нь хийхгүй байхыг уг нь хүсдэг. Би яг зарим асуудалтай хүмүүс гэдэг чинь ингээд баян хөмсөн зангад хүмүүс бол яг хийлэх зүгээр. Тэр нь бас дажгүй сайн үр дагавартай гэж сонсч байсан. Эмчээсэн сонсч байсан. Гэхдээ би яг өөрийнхөө байгалийн жамаар баймаар байгаа байхгүй. Байгалийн жамаараа хөвгшрөөд тийм ингээд угсаа хүний хүчлээ чи яг чиний яаж амьдрсныг гэлтэж байгаа нэр үц гэж байна шүү дээ. Тэгэхээр инээдэг бол одоо миний нүгээр угсаа инээдний хүчлээ гарах нь тодорхой. Ууралдаг бол энэ хүчлээ гарах нь тодорхой тийм ингээд. Тэгэхээр яг байгаа гараал ингээл
идэв тий гаднаас юм оруулахгүйгээр хөгшөрмөр байна. Тий амьдралаа дуусгамаар байгаа. Тийм болохоор одоо тийм юм хэрэглэхгүй ч гэсэн аль болох чанартай тий байгалийн гаралтай зүйлийг арьсандаа хэрэглэхийг ирмэлцдэг гэсэн үг. Тэгээ хажуугаар нь тэгэл нөгөө ус мус уух дээрээс нь тасгал хөдөлгөөн хийх тэгээд арьс арчилгаа байгаа шүү дээ. Тэднийг ер нь маш тогтмол хийгээд явдаг. Тогтмол маш сайн хийхийг хичээдэг. Тэгээд энэ нэрээ бүр нэмээд ингээд тий нэмээд байхыг хичээдэг гэсэн үг. Тэгээд похогийн бас нэг зарим нэг одоо аппаратууд нь бас арьсанд одоо хийдэг байхгүй массаж төр хийдэг. Тэгээд тэр мэрийг хэрэглээл ямар ч байсан ингээд жамаараа аль болох өөртөө арчаатаагаар тэгээд шууд ингээд янз бүрийн ингээд татаж матууд ч юм уу янз бүрийн хийхгүйгээр өөртөө арчаатаагаар хөгшрөхийг хүсэж байна. За. Влог ингээд тасгадгүй яриалах юм. Гэхдээ яг бас нэг ярих юм байсан. Баг ярианы влог болчихж жоохон өдөртэй үгүй юу. Тэгээд зарим нэг сонирхолтой зүйл нь. За яг гэхдээ влогийн маань яг миний зүрхний тэг хэмжээнд очиж иж хүмүүс ойлгох гэдэг би уус итгэдэг байхгүй. За тийм нэг юм талаар яриа. Би ингээд хартаа влог би өөрөө влог ч болсон гэдэг шүү дээ. Влог ч болсон. Гэхдээ ингээд энийгээ би амар сайн юм. Яг олон хүн үзээсэй гэж бодож хийдэг. Тэр санамаад. Гэхдээ яг энэ хартаа миний үзэл бодол шүү. Миний үзэл бодлохоор би ингээд гоё бичлгүүдээ өөрийгөө ингээд залуухан байгаад тэг охиныхаа жоохон байгааг ингээд влогоо хийсэн влогоо жилийн дараа 2 жилийн дараа үзэхэд юм гой санагддаг, маш гой дурсамжтай. Ямар азар би энийг хийе гэж надад бодогддог байхгүй. Тэгэхээр би ингээм хамтдаа амьдраад миний амьдралыг бүтээлч байгаа гой дурсамж бүтээж байгаа хүмүүстэйгээ хамт бичлэг хийгээд явъя гэж боддог. Тэгээд тэрийгэ хадгалж авах нь бол миний маш гоё ач холбогдолтой. Тэгээд зарим нэг хүмүүсийг би баг бити үзээсэй гэж хүсэддэг. Тэгтээ тэгж л яг үзэгч таагчдаа нэмэх нь уг нь зүгээр л дээ нэгэнт хийж байгаа юм чи тээ. Тэгтээ жоохон миний яг өөрийн маань дурсамж гэдэг талаар нь би илүү хадгалах нь яг миний дотор хүн мандагч байгаа зүйл байхгүй. Тэгээд энэ бол үзэхгүйсэн ч хамаагүй. Үгүй яг тэгтээ үзүүл сайн шүү. За дэмжүүл сайн. Би илүү их зүйл одоо эндээ зориулж авах хэрэгтэй тий авах одоо микнес чухалаад юм уу тий ингээд авах хэрэгтэй болохоор та нар дэмжүүл би ингээд цалинтай болж болох юм шүү лээ. Тэгээд цалин ч гэж тий яг урамшуул авч болон тэр үүрээ хэрэгтэй юмуд аваад улам сайжруулж болох бах тий. Тэгээ миний влогийг яг надтай нэг хэмжээс дээр тий энергийн давцал дээр очисон хүмүүс бол юу ойлгож үзнэ. Би ингээд яг амьдралынхаа лайфстайлын талаар влогдоо оруулахыг хичээж байгаа. Гэтэ тэр нэм сөрөг хандлагатай биш. Би аль болох зөв нөлөөлөл, эерэг нөлөөллийг харуулахыг хүсдэг. Гэтэ яг нэг ганц хоёр гонигтай зүйл байгаа. Гэтэ энэ чинь хүний амьдрал тохиолддог зүйл байхгүй. Тийм амар хүнд дарк тийм аим шиг сүнс сүнстэй юм яриаггүй. Аим шиг зодоонуудын болсон явдал мэдгүй амар халан малгтай ч юм уу тийм жоо сони юм яриаггүй. Энэ бол миний яг энгийн хүний бодит одоо тийм би бол тийм амар баян хүн биш тийм. Инфлюенсерүүд шиг юм баян надад гоё зүйлүүд байхгүй. Гэтэ яг энэ бол юм дундаж амьдралтай тийм нэг юм залуу гэр бүлийн амьдралын нэг хөрхэн кино шиг хэсэг байгаа гэж би өөртөө төсөл болгож байгаа байхгүй. Төсөл болгож хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгээд энэ влогны ач тусын талаар ингэж ярих юм бол заа юм. За хамгийн гол нь дурсамжаа гоё хадгалж авч байна. За хоёр дахь юм бол би ер нь охиндоо зориулж хийж байгаа. Миний охин жүжигчин болно гэсэн шүү дээ. Тэгэхээр влогоо цааш нь хийгээд явах нь угс ашигтай. Одоо би харуулж байгаа зүйл нь охиндоо ямарсан дэлгэцийн өмнө одоо яаж нээлттэй байхыг нь харуулж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд энэ миний охиныг бас цааш нь ингэж өөрийгөө илэрхийлэхэд нь сайнаар нөлөөлөх байх гэж бодож байгаа. Тэгээд цаашаа ингэж гоё влог аваад явал миний охинд бас ашигтай зүйлүүд болох байх гэж бодож байна. За тэгээд дараагийнх нь хэм бол нөгөө нэг би сөрөг юм үзүүлэхгүй аль болох эерэг байхыг хичээдэг гэдэг шүү дээ. Эерэг зүйл харуулахыг хүсдэг. Тэгээд тэр нь болохоор нөгөө ингэ зоохгүй. Харин би ингэж энгийн амьдралтай хүн, энгийн амьдралтай залуу хосууд, залуу гэр бүл байгаа хүүхдтэй тий. Тэгээд энгийн амьдралтай хүмүүс яаж ингэж амар тайвнаар тий юм асуудал ихтэй биш тий ингэж уур уцаартай баймааргүй асуудлыг яаж шийдэж байгаа талаараа харуулж байгаа хөрхэн юм контент л гэдэг тий контент хийхийг хүсдэг. Тэгээд яг үзхийг хүсээд үзэж байгаа хүмүүст бол маш гоё дуучиртай. Яг миний энергийн давтамжаар үзэх юм бол маш гоё дуучиртай зүйл байгаа. Маш гоё дараалтайгаа. Тэгээд амьдралаа би хэцүү үед давж байгаагаа бас бичих хүсдэг. Тэгээд хэцүү үед давж байгаа. Дараа нь надад энэ бас маш гоё уран зориулдаг. Би ингээд зарим нэг бичлэг дээр угсаа хэлдэг. Надад хэцүү байгаа. Тэгээд би нэгэ даван талын тулд ийм юм хийж байгаа. Ингэж байгаа гэдэг нь надад маш гоё байдаг. Тэгээд дээрэс нь би ингээд хүмүүстэй ярихаас илүү ингээд өөртөө хамт байх надад гоё байдаг байхгүй өөртөө ярилцсан гэсэн. Тэгээд бичлэг бас яг надад тийг санагддаг. Тэгээд би нөгөө нэг ярьчаад өнгөрөх биш бичээд аваад дараа нь тэрийг надад үзэхээр маш гоё санагддаг. Тэгээд хамгийн гоё давуу тал ашигтай тал нь юу гэсэн гэхээр би сайн нөгөө нэг өөрлөгөө хитрхи орсон одоо амьдралаар нэг хэдэн жил амьдсан байхгүй. Тэгээд тэр хугацаанд яг нийгэмтэй харьцаж чадхаа болсон хэмжээний байсан байхгүй юу. Ингээд хүнтэй юм ярьж чадхаа байсан. Ингээд
дотгошоо болсон итгэхэд дотгошоо хүнтэй ойлголцож чадахгүй болсон байсан. Тэгээ бүр сүүл ингээд юм ярьж чадахгүй. Буцаар хүртэл ярихад надад төвхтэй санагддаг байсан. Тэгээ бичлэг хийснээрээ би ингээд өөрийгөө юм гоё гадагшлуулж байгаа. Энэ намын миний хувьд бол маш дэвшилттэй зүйл болж байгаа. Тэгээд ямар ч гэсэн би одоо камераас ичгүй тэгээд намайг үзэг хүмүүсээ санаа зовхгүйгээр ингээд бичлэг хийж чаддаг болж байгаа доо маш баярлж байгаа. Тэгэл энэ цаашаа уялдаатай бас утгаучиртай. Тэгээ би юм болоод байх юм бол яах нь. Миний охин бас ингээд надаас үлгэр төрөл аваад явна гэсэн үг. Тэгээ дээрээс нь бичлэгч бас амар гоё юм биш үү? Хүнийг нөгөө эрчимтэй амьдруулахад тусалдаг. Би ингээд яг ажил юм шиг бодоод хийгээд хаар ядчил босоод за өнөөдөр нэг юм бичлэг хийж нэ ч юм уу те ингээд цааш үргэлжлээд гоё байгаа. Гэтэ яг би амар сүртэй ингээд амьдралынхаа гоё бүр хорон мөч бүрийг контент шиг ингээд бичиж явж чаддгүй. Яг тэрийг би өөр ингээд биеэрээ мэдрээд байдаг, мэдэрчдэг. Тэгээд дараа нь бичдэг байжтэй гэж боддог. Тэрнээс бол би ингээд залуу хүнийхээ амьдралын хуваар те дээрээс нь би эмэгтэй хүнийхээ амьдралын хуваар маш гоё дурсамжтай, аз жаргалтай тэгээ амар тайван амьдрах хичээдэг. Тэгээд энэ одоо амьдралынхаа хөвчлийг өгнө гэж цаашаа гоё бичээд явъя гэж бодож байгаа. Тэгээд дараа нь намайг ойлгодог хүмүүс үзэх юм бол надаас гоё урам авах гэж бодож байна. Манай за бүр бэлээ заяа саран зул үзэхэлээ бүр манай ач мач үзэх юм бол бүр алан тхүү. Манай ач мач тэ зээмээ үзэх юм бол ингээд ач чамаас юу гарах вэ зээ лөө? Ач гарах уу чамаас зээ гарах уу? Манай зээ үзэх юм бол ёо манай эмээ чи ямар хөөрхөн хүн байгаа вэ гэж бодох байх гэж бодож байна. За тэгээд тийм зүйлүүдийг бодож хийж байгаа зүйл болохоор надад нэг хурдан байх шаардлагагүй гэж бодож байна. Зарим нэг хүмүүсийг би бичиг үзээсэй гэж бүсдэг гэдэг чинь цаг нь болохоор тэгээд үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхгүй бол нөгөө нэг ингийн амьдрал шүү дээ. Ингийн амьдралаа үзүүлж байгаа чи гайхуулж ингээд харин гайхаад идэхгүй би. Уг нь бол би чамаас ингээд яг бодохороо би чамаас ингээд дутуу зарим нэгэн зүйл маань дутуу байгаа. Чи надаас илүү зүйл байхад чинь ингээд хүний илүү зүйлийг харж чадахгүй байдаг хүмүүс байгаад байдаг болохоор би зарим нэг зүйлийг хүмүүс бити үзээсэй гэж боддог. Үзэстэй хүмүүс нүзэг. Тэгээд нэг тиймэрхүү юм да. Тэгээд бас влогийнхаа дундуур уг нь бол ингээд хүмүүс нэг жоохон мэдлэг болохоор тий сайн талын зөвлөгөө болохоор зүйлүүдийг аль болох нь оруулахыг хичээдэг боловч яг тэр үедээ жоохон анхаар сандждаг. Яг контент гэж хийдэг болохоор тэгдэг. За тэгээд нэг тиймэрхүү бас нэрээ энэ чинь 2026 оны баг анхны яг миний сэтгэлээ шүү дээ. 26 шинэ гоё 90 эхэлж байгаа. Энд баяртай байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн манай гэр бүлийн хувьд ч гэсэн маш гоё дэвшилттэй зүйлүүд ингээд гарч ийн. Тэгээд энд нь маш баяртай байгаа. Тэгээд сая одоо ингээд уг нь бол ингээд сар эхлэл алхал байсан л та. Тэгсэн би алж чадаагүй. Надад ингээд өөртөө бас тулах тий шинэ он эхэлж байгаа шинэ ингээд зүйлүүд эхэлж байгаа болохоор надад хуучин орхиж явах хэрэгтэй тий хууч үлдэх хэрэгтэй зүйлүүд бас байсан. Тэр мөрөнтэйгээ бас жоохон тулсан. Өөртөө бас нэлийн жоохон тулж ажиллаж агаад одооноос яг бичлэгнийхээ ажил жоохон анхаарах гэж бодож байна. Гэтэ яг тий ихэнх цагаа би ер нь өөртөө өнгөрүүлэх дуртай. Тэгээ энэ цаг нь надад ашигтай байдаг болохоор бас дандаа влог хийх гэсэн үг биш. Тийм нэг онгод орж ирдэг байхгүй юу гэж байна. Онгод орж ирдэг биш юм бичмээр санагддаг. Эсвэл ингээд өнөөдөр шиг юм хийц гүрцэн тог маа үлээж явах тийм ингээд үе тий сэтгэлээ ярих нь надад бас гоё санагддаг. Уг нь сая цагаан сар хүртэл ингээд влог хийхгүй гэж бодсон чинь хийчлээ. Гэтэ цагаан сараар гоё влог хийгээд хамаатан саднуудаа бүгдийг хамруулад гоё бичлэгтээ оруулмаар байна. Тэгж нөгөө охины энэ хамаатнуудтай танилцуулаад ингээд байн харуулад энэ шүү дээ энэ ах чинь энэ шүү дээ гэдгийг хэлж байхгүй бол хүүхдүүд чинь ер нь одооны хүүхдүүд энэ хамаатан саднаа харах болсон. Тэр чинь хэм блэ гэдэг байн тайлбарлаж өгч үзье. Тэгэхээр бичлэгтээ ингээд гоё баримтжуулаад явна гэж бодож байна. За тэгээд өнөөдөр нэг юм хөлөнгөч нөгөө бичлэг юм ярина. Одоо яг тогонд уурлах гэдэг юм. Тэгтээ уурлахгүй. Яг надад нилээд гоё гэрлөөд байгаа болохоор болох байх гэж бодож байна. За тэгээд тиймэрхүү. Тэгээд уг нь бичлэгийн ажлууд яг орж ирэх үед орж ирлээ л да ажлууд. Гэтэ бас нөгөө юм битээ нэр би энийг хэлж байгаа марч. Сая 2026 гараад нэг нь би өөртөө тулсан гэж яа тулсан бэ гэж би ингээд нэг зүйл яараадсан. Яраал. Бидгүй яагаад яраад байгаа мэдгүй. Тэгэл тэрийг ингээд чухаж ойлгох үзсэн чинь би сая нэг энэ 12 сард ингээд нэг жоохон ажил хийгээд нэг юм мөнгө оллоо. Тэг мөнгө олсноо цаашаа ингээд болох юм гэж бодоод яг хүмүүсийн нөгөө нэг одоо уг нь бол миний үзэл бодол чи би гэрээ зэг таахгүй. Миний гол одоо үүрэг юм уу те. За үүрэг гэхгүй. Ер нь миний гол хүсэж байгаа зүйл маань би гэрээ зэгтэй байхыг хүсэж байгаа байхгүй. Тэгэд гэрээ зэгтэй байх гол зорилгоо шууд хүрчөөд нэг жоохон мөнгө олсноо толгой маань эргүүдээ дээрэс нь хүмүүс ингээд чи юм их юм бол ингэж мөнгө олох юм, тийм бол тэр мөнгө олох юм гэд намайг юм мөнгөний хэрэгсүү шиг хараад ирсэн чи би өөргөөс тийг бодсон заяа. Тэгээ шууд тэгж бодонготой би мөнгө олж амар хүчрэг эмэгтэй болох хэрэгтэй гэд мөнгөний талаар юу одоо мөнгө олох талаар юу бодох уу гэд бодоо явчихтیں۔ Тэгээ тэрнтэйгээ жоохон толсон. Тэгсэн чинь яг үндэ би чинь гэрээ зэгтэй байхыг чин хүсэлтэй хүн байхгүй би өөрөө ингээд гэртээ гоё гэрээ гоё тухтай болгоод гэрээ гүйгүүлээд хүүхдээ хүмүүжүүлээд өөрийгөө хөгжүүлээд баймаар байхгүй. Тэгсэн нэмсэн чинь тэгсэн бодож явжсан. Тэгээ яг тэгж бодсон бодлороо бичлэгээ бас хийгээ явсан чинь би биш юм шиг санагдсан. Тэгэхээр ингээд бас энэ зарчмааг наалтгүйгээр явмаар байна. Харахгүй болоод л юм. Таг уг 1 цагийн дараа 1 цаг босноо таг тасарсны дараа тэгвэл 1 цаг 30 минут.
Өнөөдөр дахиад орой битээ тасраасай. Одоо хоолой. Гуг нь бичлэгийг гяс хийхээс одоо гяс хийгээд тэгээд юу яа да. Сая блогн дээр ярьсан шиг ярьчихад бол дэж байгаа хэвчээ. Тийм. Би чинь сэтгэлдээ л хэлж байгаа юм шүү дээ. Гэхдээ хөө нэрээ яг нь сэтгэл хэлхээс гадна би уг нь бол поохот ажилладаг юм байна. Манай спонсор байгаа. Би бол ажилладаг. Тэгээд яг нууцсан хийх явдаг юм. Бодлоо. Нууцсан мууцсан шаш. Ер нь бол ингээд хийж байгаа юм тодорхой хаад би поохот ажилладаг. Тэгээд энийхэн шуумаар 9 сард юм уу 10 сард намар нэг аялал явъя гэсэн бодол байгаа болохоор тэр мөрөөдлөөс биелүүлэхийн тулд поохоо бас нэг жоохон ажил маягаар хийх гэдэг үзнэ. Өөх таг ирч үү? Таг ирлээ. Йоо ийм гоё гэрэлтэй. За тэгээд энэ хөө гэрэлт хийхэд зүгээр үсттэй. Одоо нэг гэрэл нэмээд бас ачуулаа гэх. За таг ирчлээ ажиллаа. Гэс юм бичээд тэгээд дээрс нь өнөөдөр би хоол охин битээр хоол хий. Ямарсан бичлэгээ лээ. За түр бай өнөөдөр нэг юм хөө. За ямар ч гэсэн бичлэгээ лээ. Гэм арт маань өөрөө юм бууз хийгээд бууз хийж байгаа цагаан сараар зориулсан рил хийгээд өгч гээд тэгээд би өчтөр өрөөндөө тэрэн зориулаад бууз хийж хөлтөөсөн. Тэгээд сая бичлэг хийсэн. Одоо буузаа чигнээд бууз маань болсны дараа сэвж байгаа нэг бичлэг авчаад ирэн тэгээд өнөөдрийн бичлэг дууслаа. Тэгээд сайхан буузаа идлээ. Да. Бичлэг хийж дууслаа. Йоо хил ам оролцолтод бүр хийж таг ячиж. Ийм ярилт хэрэггүй. Хэрэггүй. За. Одоо би тэр хоолой та. Тэр бичлэг орохгүй ч юм уу. Яг нээр хөрхөн нүр бодсон чинь. Сайн ярьж чадсан уу? Гэтэ яг хөө төлөвлөлөө юм. За. Төрсөн өдөрч явлаа. Би дөрөв төрсөн өдөрч явлаа. Мами спорттэй. За манай ээж 50 нас 58 насны төрсөн өдөр. Ийм хоёр том охид болсон байна. За үс одоо хоёр болсон. За гоцлол дуучин даваа жаргал. Найрал дуучин саран тул. Оо яа. За яа хаталаа ши. Its fate, our colors will fade eventually. So if the time is running out, day after day, we make them Monday our masterpiece. Oh my love, I take one look at you, you're taking me out of the ordinary. I want you laying me down to the dead. Би ийм цэцэг хийх старж байгаа. Flower Day гэсэн. Вау, ямар гоё. Энэ филдсэн ба шүү. Анхны хамгийн Flower Пэйж нээсэн юм уу? за чи над руу дагаар за гэхээ. You can count on Business girl. I'll be there. Доо. And I know Илүү усхан ойлгомжтой болсон. cause that's Хүн ингээд таны ингээд юу яхад таа. Энэ хоёр охинчод ямар үгүй хөнцөхгүй. Бид гоо ярьж байгаа. Одоо нэг ийм тим юм гэж нэвтрэлхээс илүү тийм ярьж байгаа. Эрүүл мэндэд анхаараа. За. Бүтэн биений онцлогоо хэлэх гэсэн. За. Өчигдрүүлээ. Нөгөө нуур авдаг гэдэг чинь тийм. Гэтэ интернетээр хийж бодлоо. Хамгийн сайн цаа өөр юм сонгоч гэдэг юм дээр нь
сайн заяа, шинэ зул би 3. За. Бэлэн шүү за. Тэр юм төсөө өдрийнх нь жил болоо ингээд төсөө өдрийнх нь хэлээ. Би яг ийм маягаар шийдвэр болсон. Тэр уусаа нэг жил хамгийн хүнд болсон бол шийдвэр так маань өөрсдөө хийхгүй шүү дээ. Тэгэхээр тааны хамаас сайн байдлыг бодоод төсөө өдрийнх нь бэлэг болгоод тэр хүндийнх нь хэсгийг хэлээд байгаа гэдэг боломжтой гэж байна. Үнэхээр явтаа за тэгээд зулаа. Ерөнхий спонсор сайн заяа. Шинэ зулаа юу гэдэг гүйцэтгэгч тааж байгаа. За би сая хотын төв очиж ирлээ. Дүүтэй нэг юм авчиж өгөөд. Тэгээ автобусаар явсан. Манай хүн дархан руу ажил хийсэн байхгүй. Тэгээд дандаа машинтай явсаар хагаад бүр мууцаа сураад сая автобусаар яваад бүр гамбар боллоо. Бүр хөлмөл өвдөөд шахагдаад баг амсгалж чадахгүй юм болоо. Бичлэг хийсэн ч чадсангүй. Тэгээд нэг тэнхүү байна. Автобус нэр юу гэсэн нэ? 1000 төгрөгөөр явдаг гэсэн сонсохгүй дээ би автобусны картыг хааж олж аваад сая явахтаа цэнгэлсэн. Тэгсэн чинь 1000 төгрөг болоод өсөж байгаа юм байна гэж бодсон чинь 1000 төгрөгөөр заяа бүхэл өдрийн турш явж болно нэ. Гоё бас тээ. Тэгээд би сая бараг 1000 төгрөг яваад ирлээ. Тэгээ машин дээрхтээ хүмүүс сайхан байд юм нөө. Автобусаар явдаг хүмүүсээс хэцүү юм байна. Өвөл нөгөө яг хүүтэнд энэ автобусны ах маань аюу сайхан сэтгэлтэй. Бүр хүмүүс ингэж баг автобусанд дийлэхгүй бид нар бүр батхгүй байх чаа. Та нарт ямар байж байгаа талдаа наач ингэ дарж байгаа хүмүүс байгааз тэгээд бүр чихээд ингэ. Тэгээд бүр ямар ч хөдөлгөөнгүй ингэ зогсон. Тэгээд миний бүр сүлдө хөлгөө шахаад тэгээд нэг юм сандалны бариуланд хөл маань тулаад баг мэдээ алдаад цаснаас нь боогдчиход бүжирлээ. Тэгээд ганцаар явсан ч гоё юм хотын төвч бас өөрчлөгдөж. Тэгээд дуу мөн сансаа сайхан авчаад ирлээ. Тэгээд манай хүн өнөдөр хичээлд явах та гадаа өстө сайхан дулаах байх гэсэн чи. Айгу хүүтэн байна. Нөө машинаар дулаахан явсаар гад сурчжээ юм. Тэгээд машин тэрэггүй хүмүүс бол хүрээ. Ста ирэмээ сандал явд юм байна. Явд юм байна. Гэхдээ би ч урд нь явдаг лээсэн л та. Гэтэ одоо намайг урд нь автобусаар явдаг байснаас хүмүүс бүр их автобусанд суудсан юм уу? Гэтэ 1000 төгрөгөөр өдрийн турш явна гэхэр чинь уг нь автобусаар явсан хамаагүй ашигтай газт. Таглаараа дарж байна. Сайн уу энэ өдрийн минь хүргэе. Энэ орсон влогныхаа төгсгөлийг хий гэж бодож байна. Тэгээ одоо влогийн бичлэг явлаа. Бид хоёр одоо хотын төв рүү явж байна. Хотын төвөөс очиж охин авах гэж байна. Сая амралтын өдрөөр нэмэдэр навцсан. Тэгээ одоо охин авахаар явъя. Тэгээ энэ хоорондоо жоохон бичлэг хийгээд явчих. Тэгэхгүй бол төвчрлэгтэй. Амралтын өдөр цагаан сард өгч байгаа. Өчигдөр өнөөдөр хагас амтсанд юу маш төгжрлэгтэй байлаа. Яг хөдөө орон нутгаас хот руу ирж байгаа юм шиг 3-4 цаг төгжирч ийж хотын төв рүү орж байна. Энэ влогийн ихэнд нөгөө дээр иш томт челленж зарласан шүү дээ. Тэр челленжийнхаа үр дүнг жоохон ярилцъя гэж бодоод тэгээд за челленж эхлээд яг бараг сар хугацаа өнгөрчлээ тий. За арай сар хугацаа өнгөрөх гэж магадгүй. Гэтэ ер нь бол челленж нэг 50% тай. 100-аас нэг 50% тай. Чамд хэрэг 100-аас 45 болтой. Тийм шүү. Тийм. Чи юу ахта 50 бах. 50-аас их байх гэж бодож байна. Миний бол 50 та. За ямарч их унтаад бол сайхан байсан. Эхний 2 хоног нь унтаж чадахгүй жоохон хэцүү байгаа. Тэрнээс цаашаа унтсан ч ер нь дайжгүй болохоор байсан. Тэгээ болохоос гадна бүтэн яг чанартаа нойроо авчихаар бүх юм ер нь сайхан болж байгааг мэдгэцэн. Тэгэхээр энэ челленж бол таалагдж байгаа. Энийг цаашаага 1 сар гэхгүй цаашаага өргөжлүүлээд явъя гэж бодож байна. Юу гэж бодож байна? Тэгээ явуулгүй юм чинь. Явчихл сайн болно шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн явна. Гэтэ сайн нөгөө нэг яагаад ингэж 50% таалдсан бэ гэхээр гэсэн. За эхний 2 хоног дээр хэцүү байгаа. Дараагийн өдрөөс нь дажгүй сайхан байжсэн чинь манай гинт дархан руу ажил хийхээр явах болоод тэгээд баг 5 6 хонсон. Тэгээд 6 хоноод нөхрийгээ байхгүй хагуур ингээд эхний 3 хоног сайхан унтлаа.
сайхан гайг охинтойгоо эрт унтаж мунтаадсэн чинь сүүлийн 3 хоног дээр жоохон стресстэй үйл явдал болоод тэрнээс цаашаа унтаж чадахгүй. Тэгээ унтахгүй нөгөө оройд ч унтаад тэгээд байсан чинь бас амьдрал оронгороо эргэж нэрээ бас унтах юм чухал юм байна. Дээрээс нь эрт чанартай нар авах юм маш чухал юм шиг санагдлаа. Би энэ нөгөө нэг яг челленж эхэлсэн болохоор жоохон ажил тэгээ явсан. Урд нь бол яг анзаардгүй байсан байна. Шүн унтчаад өглөө босохороо ер нь их анзаардгүй байсан чинь шүн унтаад шүн яг чанартай нар авчаад тэгээд өглөө ингээ босохоор амар гоё ирч хүчтэй тийм байна. Тэгээд чихгүйгээр нөгөө шүн оройд ч унтчаад жоохон унтчаа өдөөс хойш ирэхээр ирч хүч маш багтай. Ийм ноцоорсон байдгийг аягүй сайн ажиллалаа. Тийм болохоор эрт унтах нь маш сайн үр дүнтэй юм байна гэж. Уг нь бол ингээд яачлаа. Яачлаа хүлээ. Дүгнжлээ. Тэгээд манай хүн дархан явсан тэр ингээд сүүлийн 3 хоног дээр нь би ингэсэн байхгүй юу? Энэ жил ингээд хичээл эхлээд манай охин шинэ сургуульд ороод 10 сараас ангийнхаа охины сургуулийн ангийнхан зөвлөлийн дараагаар ажиллаж үзье гэд бодоод нэг чадах юм шиг санагдаад тэгээд өөртөө бас нэг жоохон хариуцлага нэмье гэж бодоод тэгээд ихсэн чинь жоохон стрессмэр юм боллоо. Гэтэ яг энийг ингээд одоо л ингээд манай хүн ирээд намайг гоё тайвшруулж мавшруулаад байж болсон. Тэг яг нэг тэр тийм юм чинь жоохон хэрүүл уралтай юм шүүмжлэлтэй байд юм байна. Тэгээд нөгөө сүүхийн асуудал шиг юм болж байна. Тэгээд миний хийх ажил биш юм шиг байна гэж би өөрөөс түгнээд тэгээд болохоор шидэд одоо сайхан сэтгэл санаа маань амарсан байж байна. Тэг яг тэр үедээ бол ингээд нэг чад нэг жоохон хэрүүлсэн. Тэгээд би ингээд хүүхдүүдийг гоё хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулаад гоё тэг ингээд өөрөө бас гоё давхар хөгжөөд болох хаа гэсэн чинь тэгээгүй. Харин ч бүр зүгээр л мөнгө татах асуудлаас болоод л бид нар хоорондоо жоохон таагүй байгаад би биндээ муухай үг хэлээд би бинийг гомдоосон. Тэгээд би бас нөгөө нэг хүнд бас ингээд яг юм олон нийтийн одоо хүмүүс яг тааруулж ярьж чадахгүй мэн гэдэг дүгнэлт өөртөө буруу өгч одоо дүгнэлт дүгнсэн. Тэгээд би бол ингээд бурууга хүлээн зөвшөөрч чадчих байгаа. Тэгэхээр би энэгээр бол өөрөөрөө бахархаж байна. Тэгээд тэгтээ нөгөө нэг юу байсан. Яг тэр чатан дээр амар хэрүүл хийгээд заяа. Би бүр ингээд нэг мэдсэн чинь ингээд хэрүүлд орцсон заяа. Бүр ингээд ороод бүр ингээд над руу ингээд бичиж байгаа ингээд 3 4 эцэгтэй ингээд бүр 3 4 эцэгтэй ингээд хэрүүл хийсэн заяа. Бицсэн хүн болгонлоо буцаад ингээд хариу үйлдэл үзүүлээ. Тэгээд энэс бас дүгнэхэд өөрийгөө жоохон юмд нэг юм бууж өгдөг зантай муу чанартай юм байна гэдэг юм гэлээ дээрээс маш хэрүүлж юм шиг байна бодвол. Яа тийм цаца. Бүр ганц газар гээхгүйгээр хэрэлтлээ. Тэгээд гал мал хүүхнэрээ дуудуулаад шаргал заагаад өнгөрсөн. Тэгээ яг болцсон одоогийн байдлаар бол гоё юм. Гэхдээ ямар ч гэсэн энэ ажил бол надад тохирох ажил биш. Намайг харин ингээд мэдгүй эсвэл надад буруу юм эсвэл хүмүүс буруу юм ойлгохгүй юм ер нь. Би бол маш ойлгомжлогоор юмудаа тайлбарлаад хийх юмаа хийгээд өгнө явж исэн чинь зарим хүмүүс ойлголт муутай юм уу? Би эсвэл хүмүүст ойлгуулж чадахгүй байгаа юм уу? Ямар ч гэсэн маш их зөрчил үүссэн. Тэгээ тэрнээс болоод би нэг жоохон бодохгүй ирчдэг заяа. Гэхдээ эндээ би бас дуртай. Яагаад гэвэл хүний тарих ажиллаж бодож ярих хүн маш юм тухгүй амьддаг. Тэгэхээр ингээд надаа шууд бодож байгаа зүйлээд яриад явах нь айгүй амар байдаг болохоор би энийг амьдралаас хэрэгжүүлээд шууд юу юм хэлждэг. Гэхдээ нэг тэгээ хүмүүстэй харилцааны ёс зүйнийхээ хувьд бол хүн амтыг доромжилдгүй. Яг жоохон өөн төлөд идэг юм шиг байна лээ. Гэхдээ би энийг бас тэгж бодохгүй. Уг нь бол тэгш эрхийн дагуу би яг шаардлагуудаа тавиа явсан гэсэн чинь тэр нь бас хүмүүст хүн дээр нөлөөлсөн байна. Тэгээд зарим нэг юм жон доромж үг ашигласан юм шиг намайг хэлсэн. Гэхдээ энийг би өөрөө доромж гэж бодох байгаа. Яг тэгвэл хараал ирүүл ороогүй. Тэгтээ мэдгүй. За ямар ч юм нэг тиймэрхүү асуудлаас болоод нойрны хөвшлийн маань асуудал алдагдаад тэгээд энэ маань нэг 50% та биелээ. Тэгээд нөхөр маань ирээд битээр бас гоё өөртөө гаргаж нэг 2 хоног битээр гоё кино үзсэн тий. Тэгээд жоохон оройтсан. Гэтэ ер нь бол ингээд эрт унтах нь амьдрал маш юм чанартай амьдралыг одоо бэлгэлт юм байна гэж бодлоо. Тэгээд одоо нас энэ челленж бас ингээд цаашаа өргөжлүүл явна. Гэтэ яг бас челленж 3 сарын хугацаанд хэрэгцээ юм байна. Хажуугаар нь ингээд хотын төв явхад л явтаад ирэхэд оройтоод 12 цаг болдог ч юм уу тийм ундах сар л оройтдаг. Тэгэхээр ийм шаардлагатай үеүүдэд тий одоо ямар ингээд гинт зам дээр явж ийсэн аа 10 цаг болчлоо ундах цаг болчлоо гэсэн ундах харагдсан шүү дээ. Тэгэхээр ийм шаардлагатай үедэд бол угаасаа нэг жоохон зэлээс гарах юм тий. Тийм болохоор ингээд одоо дээрээс нь баяр болох чинь цагаан сар тэгэхээр би дуур бас ингээд нөгөө замд явна. Дээрээс нь замд маш хол юм явах болохоор шүн мөн заримдаа явж магадгүй. Тэгээ айл амтны ямар баярын дусаг багт унтлаа. Би дуур унтлаа ундах цаг болсон гэдэг л шүү дээ. Ямарс ингээд цагаан сар онт. Арбчтаа онт. Ширээ ураа хүмүүс гарга унтмаар байна. За тийм гэж хань байхгүй болохоор ямарс баяр өнгөрсний дараа цаашаа өөрчлөлт явна. Гэтэ энээр гарч байгаа үр дүн бүр маш гоё санагцсан надаа. Ингээд чанартай нойр аваад тэр мелатонин гэдэг даавар маань яг бүрэн утгаараа ажилласны дараа хүний эрүүл мэндэд угаасаа сайн нөлөөлсөн заяа. Хамгийн гол нь би маш гоё эерэг болж исэн. Ер нь би эерэг хүнэлтэй. Гэтэ нэг нойрноосоо болоод заримдаа сөрөг болцгаа анзаарч чадсан маш гоё явж таа. Тэгээд хоёр дахь юм бол арьс марс гоё юм лээ. Ер нь нүрийн арьс гоё болох шинжтэй юм лээ. Тэгээд одоо би залуухан дээрээ нэмээд эрт унтаад бүр амар залуухан болох юм дээ яана одоо. Дээрээс нь халуухан болох юм дээ. Одоо халуухан
халуух их нэртэй болох халуух нөхөртэй болох юм байсан. За тэгээ ямарсан тэг явна. Гэтэ амар сүртэй ингээд өөртөө амлахаар нөгөө яг амлаа челленж гэж зарласан чам нөгөө зарим унтаж чадаагүй өдрүүдтэй жаахан юм сэтгэл дундуур унтаж чадсангүй мацсангүй бас нэг жаахан тавгуулах шинжтэй. Тэгэхээр ингээд зарим нэг шаардлагатай юмнууд одоо тэгээ хавтаа унтахгүй өдрүүд байна. Гэтэ ихэнх хувь нь ер нь эрт унтаж яхад боллоо. Тэгээ энэ челленж бол таалагдчихээн. Цаашаа амьдралын туршууг хэрэгжүүлээд явхад маш сайхан юу вэ? Хөвшилх юм аяг байна. Тэгээд энэ влогт зүгээр манай 2 дугаар хийж маань төрс өдөр болсон тэрний бичлэг яв. Тэгээд ихэнх нь ер нь ярианы влог болоо явчлаа. Тэгээд ярианы влог ер нь ямар байдаг вэ? Би бас ингэж яриад явахдаа өөрөөс дуртай байдаг. Гэхдээ амьдрал маань гоё хөгжлөлтэй болгоно. Хөгжлөлт цагуудаа би заримдаа мэдрээд бичих мартчихдаг гэсэн шүү дээ. Тэр уг нь аль болох бичээд явна. Тэгээд гоё дурсамжуудаа хатгалж үлдээнэ. Тэгээ хамт нөгөө влогт маань оролцоод явж байгаа тий амьдралын маань нэг хэсэгт ингэж гоё хамтдаа дурсамж бүтээж байгаа хүмүүстээ баярлаа. Ингээл дургуцгүйгээр ордог. Тэр нь маш гоё санагддаг. Тэгээ өөр юм. За өөрч энэ влог ингэ орлоо. Тэгээ би ингээд нөгөө одоо энэ дэр нэг жоохон төөрөлцсөн тухайгаа ингээд ярьсан ба. За энэ дэр гэх юм бол би өөрөө ингэж хэлмээр санагдаж байна. Одоо би ингээд яарад идэг гэсэн шүү дээ. Яарад идэг гэдэг нэг юмны талаар ярьсан байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд яарж исэн чинь нэгээс ингээд тухгүй тэг ингээд би юу ч хийж чадахгүй юм шиг ингээд санагдаад явсан чинь үгүй юм бэ. Чи ингээд ямар ч гэсэн ээжийнхээ үүргийг хийгээд явж исэн. Тэгээд дээрээс нөгөө талах малах гэрээ ажиллаа сайхан хийгээ явж исэн. Тэгээд нөхрөө ингээд сайхан халамжлаад явж исэн байх тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд дээрээс нь чи юу таа? Тэгээ ганц хоёр нөгөө бичлэг хийсэн гэсэн ч юм уу дажгүй ингээд овоо юмнууд амжуулсан байна. Тэгээд би энэ дэр жоохон ингээд гутраадсан байхгүй юу? Яг нөгөө даан гараад алаад өгнө гэж бодсон чи алахгүй л яваад байна. Гэтэ яг энэ заяа алахгүй ингээд хийж бүтээж алахгүй байгаа ч гэсэндээ би өөрөө маш гоё дэвшиж байгаа. Оюун санаа сэтгэл тэгээд зүүн хувьд ингээд маш гоё дэвшиж байгаа. Тэгээд нөхрийгөө уян хооронд чинь бүр охинтойг нэг муудаж авлаа гэж байна. Нөхртойг нэг муудаад ирлээ. Тэгээд 48 гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд нөхрийгээ би тэр нөгөө явхас ном жоохон муудсан байж чад. Тэгээд явсан хойгоор нь байхгүй хойгоор нь бас нэлийн даарсан. Тэгээд дээрээс нь жоохон ганцаардсан. Тэгээ ирээд сэтгэл санаа маань сайхан болчиход байж юм. Тэгээд нөхөр маань намайг бас ингээд миний хийж байгаа юмнуудын маань маш гоё ингээд үнэлээд байгаад нь би бүр маш их баярлж байгаа. Тэгээд би нөгөө бяцлалаа хийж байгаа. Хажуугаар нь йога хийгээд тэгэл ингээд мөр амныхаа юмнуудыг хийжсэн. Ингээд надад гоё энэ сая нэг тэ сарын хугацаанд гоё сар өнгөрсөн байна. Тэгээ өөртөө хөрөнгө оруулалт хийж өөрийгөө хайрлсан маш гоё сар өнгөрсөн байна. Тэгсэн чинь би нөгөө нэг алаад өгнө хийж бүтээл юм оёол зураалч юм уу тэ. Тэгээ тэр нь ингээд жоохон алдтаад байсан сэтгэл санаа маш тавгүй нэг хитэн хоног болсон. Тэгээ тэрийг маань төгтөө ярилцаад биний маань нэг тал болсон. Энэ хүнтэй ярилцаа сэтгэл санаа маань сайхан талаг сайхан болчиход ингээд шинэ ном маань гоё эхлээд гоё эхлэр хийж ингэж бодлоо. Хараа таа. Чи сүйд гарч байгаа. Чи цагаан шүү дээ. Үртгтэй явах гэж. Одоо тэгтээ нөхрийн хайрсыг бас гоё болгоно. Нөхөрт маань жоохон зав гарах юм бол нүүрэнд нь харин тоо хоёр массажаараа гоё массажлаад нөхрийнхөө нүрийг гоё болгоно. За тэгэл нэг ажлууд гоё ингээд урсгалаараа л явъя дөө. Урсгалаараа явахгүй бол би бол гал эмэгтэй яг үндэ өгөн биш. Тэгтээ гал зарим үедээ байна. Тийм зарим үедээ байна. Тэгтээ ус байна. Салхи байна. Тийм салхи байна. Тэгтээ ер нь бол би маш зөөлхөн эмэгтэй байхыг хүсэж байгаа. Тэгэд энэ хүн бас намайг ийм гоё зөөлхнөр ингээд хайрлаад зөөлхөн чигээр маань яг эмэгтэйлэг чигээр маань тийм эмэгтэй хүний хувь тавилангаар маань амьдруулах гэж хахад би өөрөө ингээд шахадаж болохгүй. Тийм болохоор зөвөр эхнэр хүнийхэн үүргийг гүйцэтгээд ээж хүнийхэн үүрэг хариуцлагыг гүйцэтгээд тэгэд өөрийгөө хайрлаад хөгжид дэвшмээр байл тий. Хүс үедээ хөгжид дэвшээд яа гэвэл би бүгдийг чадж байгаа. Тэгтээ яг улам цаашаа ингээд хөгжихийг хүсэж байна. Тэгтээ энэ нь бас нөгөө цаг хугацаа ордыг мартаад миний хийж байгаа ажлууд чинь бас цаг хугацаатай. Тэгээ энэ хоёрыг хооронд нь зохицуулж чадахгүй болохоор одоо зохицуулт хийж сурах үйл ажиллагаанд орох хэрэгтэй байна гэж бодлоо. Тэгээд ямарсан шинэ он эхлээд дотоод сэтгэлийн хувьд бол яг хувь хүнийх нь хувьд яг онон гэдэг хүнийх нь тийм шинэ нэрэн зориулсан шинэ хүн үүсгэж чадаж байгаадаа өөртөө баярлмаар байна. Чи өөртөө баярлмаар юм байна. Өөртөө байгаль баярлдаг даа. Тийм. Баярлалаа би биндээ баярлах. Чи надад яаж баярлах? За тэгээд миний нөгөө тал байгаад гэр орон артлын маань баталгаатай тааж өөрийнхөө ажил үргээ ухамсарлаж сайн хань болгоход маш их баярлдаг шүү. Хайртай шүү чамдаа. За баярлалаа. Ямар сайхан үг вэ? Тэнийг ихнэрээ магтдаг гэдэг тэр нь гэдэг үү? Бол тэнэгэл юм хэлээ. Үгүй шүү дээ. Уг нь бол эмэгтэйчүүд чи ийм гоё урмын тэгээ хайрын ийм үгээр ингээд услагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхнэрээ магтаад л л да. Тэгээд ямар хамаатай юм. Хүн ер нь магцсан чи яад юм. Би бол энэ эхнэрээ магтана гэдэг энэ юу хэлсэн бахаа. Гадаад хүн хэлсэн. Социализмын үед л Оросоо зохиож өгсөн гэж магадгүй. тийм болоо тийм. Түүнээс л манай дээр үеийн хүмүүс чинь тэгэл эхнэрээ сайхан магтаал урамшуулал тэгэл байж дээ. Тэгвэл уусан магтаж сайшаахгүй бол яаж гэр бүл олигтой оршин тогтоход те. Тийм болохгүй хүн гэсэн. Эсвэл эхнэр хүн гэсэн. Харин гэсэн байж магадгүй. За тэгээд
гоё ихнэрүүдээ магтаад өгөөрэй. Тэг ер нь магтаад өгөөрэй. Тэгэх юм бол эмэгтэй хүн угаасаа чи нэг 10% хайрлахад буцаад тэр чинь өвжүүлээд өгдөг ч тийм чи идэх юм авчирч өгөх юм бол тэр чинь хоол болгоод өгнө. Чи гэр авчирвал тэр чинь сайн тухтай болгоод өгнө. Тийм болохоор ихнэрүүдээ сайхан магтаад хийж байгаа ажлыг хүндэтгээд хүндлээд тэг ингээд урамшуулад өгөөрэй. За би бол ингээд танийгаа магтъя. Та минь ингээд харин эхний бол ингээд намаа ингээд маш гоё эмгтээлэг чигээр маань хайрладаг. Ингээд намаа ингээд ерөнхийдөө л нэг яг зоодог үе байгаа ч гэсэндээ ерөнхийдөө би маш гоё эмгтээлэг чигээрээ амьдардаг. Яагаад гэвэл энэ нь ингээд надад өвд маань мэддэг. Би маш эмгтээлэг байгаадаа дуртай байдаг. Тэгээ энэ маань ингээд гоё хайрлаад өгдөгт нь баярлаа. Тэгээ намаа чин сэтгэлээсээ тийм сэтгэлийн маань дүүргээд амьдруулж чадчихад таньда баярлаа. Баярлаа. Баярсан баярлаа. Гэтэ яг зөндөө баярлалаа маа. Миний аж одоо яг эр хүн болоход суралцж байгаа. Гоё зөндөө олон гоё юм юу гэж байгаа. Засвар үйлчлэгээ юм гоё юм хийж байгаа. Бүтээл хийж байгаа. Энэгээр нь маш их бахархаж байгаа. Тэг миний эр хүний тэг яг мөн чанарт нь суралцаад явж байгаад чамаараа бахархаж байгаа. Тэг маш их баярлж байгаа. Миний харч одоо ийм хүн болж байгаа. За тэгээд нэг тиймэрхүү л байна да. Тэгээ одоо цагаан сарын гоё влог бичлэгээ явна. Тэгээ би энэ влог дээр ер нь өөрийнхөө маш их үзэл бодлыг хэлээ авсан. Хаяа дуугаас юм оногийн яриа гэдэг влог ороод явах нь байна. Тэгээд нэг тиймэрхүү. За өөр таймда одоо би нөхрөөрөө сармасны бодлыг авахлахаар явах гэж байна. Дэлгүүр маань хаагаагүй байгаа. Би бэлэг авах дуртай. Тэгээ жижигэн ч гэсэн намаагаа ингээ баярлуулаад явдаг баярлаа. Хамгийн гол нь хүн харин тэгээд сэтгэлэнд өрнөл байх хэрэгтэй. Сэтгэлийн дүү. Ил материал мөнгө төгрөг бол 2 3 дугаар асуудал гэж боддог. Тэгээд сэтгэл маань дүүрэн дээрээс нь маш гоё хүчтэй адал явдалтай амьдрал бэлгэлдэг. Чамдаа баярлалаа дээрээс нь бид тэр заяг зөв тавиландаа баярлалаа. Тэгээд бидний дэмжин үздэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Хайртай аав ээжлээ баярлалаа. Тийм. Баярлаа. Энэ зам дээр зогсож цагт байхтаач баярлаа. Цагтаа хата баярлалаа. За түр бая. Түр бая гоё аяа явуулаа ардаас нь. Нэм байгаагүй сэтгэлийн талбар нэм байгаагүй байсан өчүүд тосон хийм байгаагүй өөрөөсөө болгоны дидэлж юм лаагүй одоо тийм хараагүй буцахын нараагүй мэдээж нэм байгаагүй чулууцсан сэтгэлийн сэтэрхий зарч хоёрчсан жороолохгүй байгаагүй чинь юм яаж мэдэх юм чиглэх юм хаан хэлэх юм шутонаа хэлэх байж яаж хэлэх чамаа чиний зүрсэн дээр цацсан нэгэнтэй би чамайг зүрэлтэй могон хатар шигээрээ чи утун надаас хамтарч үзсэн нэгтэй жамсанан дижигтэн би гэрээс чэнэтэй baby би болтыг хийхүү миний сэтгэл зөвхөн байгаа балас тэгэхээр намайг атас би болтыг хийхүү миний сэтгэл зөвхөн отон балас тэгэхээр намайг гэж хэлсэн Магадгүй тэр мөчөж юм өргөж магадгүй сэтгэл намайг чи юм шиг чадах